Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд ирээдүйн цар тахалд бэлтгэх тухай ийм гэрээг байгуулахаар тохиролцсон байна. Маш олон сар жилийн хугацаанд бол тухайн хэлэлцээр явагдсан. За нийтдээ 3 жилийн хугацаанд явагдсан хэлэлцээний үр дүнд бол тохиролцоонд улс орнууд хүрсэн байна. Олон асуудлуудаар маргаантай байсан эцэст ийхүү одоо олон талт хамтын ажиллагааг өрнүүлж за мөн дэлхийн нийтийн нийтлэг одоо эрх ашигын төлөө бол гэрээг байгуулахаар шийдвэрлсэн юм байна. За энэ гэрээг одоо байгуулах болсон тухай мэдээллийг лав гарагт эцэлэн тохирсон гэдгээ мэдэгдэж байгаа. За нийтдээ 32 хуудас бүхий энэхүү гэрээнд бол бүхэлд нь ногоон өнгөөр тодруулсан ийм хэсгүүд ихээхэн орсон байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд бүрэн тохиролцоонд хүрснийг харуулж байна. За энэ гэрээний саналыг бол 5 дугаар сард болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах дээд байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблеад танилцуулж батлуулах юм байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ тус гэрээний төсөл нь олон талд үзэл санаа өнөө хүртэл амьд байгааг харууллаа. За мөн хуваагдмал дэлхийн ертөнцид улс орнууд нийтлэг ойлголтод хүрч нийтлэг аюул занлын эсрэг хариу арга хэмжээ авах зорилтоор хамтран ажиллаж чадна гэдгийг бол энэ гэрээ харуулсан гэж мэдэгдэж байна. За цар тахлын тухай гэсэн энэхүү гэрээ нь бол олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн эрүүл мэндийн одоо дараагийн хямрал ирэхэд хэрхэн даван гарах уу гэсэн ийм удирдах зарчмыг баталгаажуулсан ийм баримт бичиг болж байгаа юм байна. За яриа хэлцээний үеэр маргаан дагуулсан асуудлууд байсан. За хамгийн их маргаан дагуулж байгаа асуудал нь бол хөгжиж байгаа орнуудад ангаах ухааны шилдэг одоо технологиг дамжуулан шилжүүлэх тухай 11-р зүйл байсан юм байна. За ковидын цар тахлын үеэр хөгжиж байгаа орнууд баян чинэлэг орнуудыг вакцины туршилтын ололтоо хөгжиж байгаа орнуудад бол хуваалцахгүй нууцж байна гэж буруутгаж байсан. За ялангуяа эмийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнууд бол технологиг шилжүүлэх тал дээр эрс хойрог хандсан гэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлжсэн. За харин 5 гарагт хүрсэн тохиролцоонд технологи дамжуулах явдлыг зохицуулах лицензийн гэрээ санхүүжилтийн таатай нөхцөлийг ашиглах замаар урамшуулахаар уриалан тохирсон байна. За гэвч аливаа технологиг дамжуулах явдлыг харилцан тохиролцсон байх ийм зарчим дээр үндэслэх ёстой. За ингэснээр бол гэрээнд шууд одоо технологиг дамжуулна гэж заагаагүй ч гэсэн зарим нэг талаараа бол эмийн одоо энэ томоохон компаниудаас буулт хийлгэж чадсан ийм зүйл бол энэ гэрээнд орсон байна. За мөн одоо энэ гэрээний гол үндэс нь бол эмгэг төрүүлэгчийн мэдээллийг эмийн компаниудтай богино хугацаанд хуваалцах, дахал өвчнөд тэмцэх бүтээгдэхүүн дээр хурдан ажиллаж эхлэх боломжийг орлох зорилготой эмгэг төрүүлэгчийн хүртээмж ашиг тусыг хуваалцах систем гэсэн ийм зүйлийг бас бий болгож байгаа юм байна. За энэ нь бол чухал бас гэрээний нэг ололт болж байна. Мөн энэ гэрээтэй холбоотой бас маргаан дагавсан нэг асуудал бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнуудын бүрэн эрх байдалд халдаж байна гэсэн ийм ойлголт бол явагдаж байгаа. За ялангуяа одоо энэ зарим одоо улс орнууд бол өөрийн дотооддоо хөл тогтоох вакцинжуулах эрхтэй байдаг бол энийг нь улс орнуудын энэ одоо эрхийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөртөө авч байгаа. За өөрөөр хэлбэл энэ нь бол улсын бүрэн эрхэт байдалд халдаж байгаа ийм мэдээлэл орсон гэж ийм ташаа мэдээллүүд бол сүүлийн үе цацагдаж байгаа. За үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлэл гаргасан. За мэдээлэлтэй гэрээний төслийн ямар ч хэсэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үндэсний хууль тогтоомж бодлогыг удирдах, за цахирах, өөрчлөх, заах эрх олгосон. За эсвэл одоо айл нэг улсаас аялан ирж байгаа хүмүүст хориг тавих, тэдний хүлээн авах, вакцинжуулах, эмчилгээний болон онцлогооны арга хэмжээ, хүл хорой тогтоох зэрэг тодорхой хэмжээ авахыг улс орнуудад үүрэг болгоогүй гэдгийг гэрээний одоо мэдээлэлд онцлон дурдж байна. За энэхүү гэрээг бол албан ёсоор хууль эрх зүйн одоо үндэстэй хүчин төгөлдөр ийм эрх зүйн баримт бичиг болоход бол улс орнуудын үүрэг оролцоо чухал. За улс орнууд өөрийн парламентаар энэхүү гэрээг сойрхон баталснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болж эрх зүйн чадамжтай болох боломжтой байна.